Сайн байцгаана уу манайхаа. Дахин нэг шинэ дугаараар та бүхэнтэйгээ уулзч байгаадаа таатай байна. Энэ удаагийн дугаараараа болцож байсан залуудаа жирэмсэн болсон гэдгийг хэлээд удалгүй хэрцгийгээр хөнөөгдсөн нэгэн охины талаар ярьж хөр бэлтгэсэн байна. Манай суугтай хамт байгаарай. Баярлалаа. Александре Мэдисон Костял нь 1997 оны 9-р сарын 11-нд Сент Луис хотод 2 хүүхэдтэй айлын хамгийн бага нь болж мэндэлсэн. Тэр дээрээ нэг ахтай. Үүнээс хойш охиныг Александре гэж дуудаад явхад жоохон нэр нь урт байгаа учраас Айли гэд явчих. Айли 2020 оны хавар сургуулаа төгсөх төлөвлөгөөтэйгээр Оксфорд дахь Оле Мис сургуулийн ахлах курст хэлсэн. Тэрээр энд сурч байх хугацаанд Альфа Фи Соротын үүсгэн байгуулагч гишүүн Оле Мис гэдэг нэртэй гольфийн клубын үүсгэн байгуулагч ерөнхийлөгч нь байсан. Мөн тэрээр Альфа Капа Псай бизнесийн нөхөрлөлийн гишүүн байсан бөгөөд хичээлийнхээ хажуугаар оюутны хотхондоо давхар фитнесийн хувийн багшаар ажилладаг байж. Мөн Айли энэ сургуульд орохоос өмнө Линдберг ахлах сургуульд орж тэндээ сургуулиас зохиосон ямар ч төрлийн тэмцээн уралдаан болон сурагчдад зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцдог маш идэвхтэй оюутан байсан. Тэрээр оюутан байх хугацаанд хөгжөөн дэмжигч багийн гишүүн, хөнгөн атлетикаар хичээлдэг. Засгийн газрыг дэргэдэх залуучуудын гольфийн багийн гишүүн, үндэсний хүндэтгэлийн нийгэмлэгт идэвхтэй оролцдог байсан. Тэрээр мөн хүүхдүүдэд маш их хайртай байсан учраас Перу болон Африк гаралтай бага насны хүүхдүүдэд англи хэл заах сайн дурын ажил хийдэг байж. Бага наснаасаа эхлэн Костял цэцэгт маш их дуртай байсан болохоор Линдберг их сургууль нь эргэн тойрондоо цэцэг ихтэй цэцэрлэгжүүлэлт маш сайтай байсан нь Айлийг энэ сургуулийг сонгож суралцах гол шалтгаан нь болсон. Айли эргэн тойрныхоо бүх хүмүүст хайр гэрэл цацруулсан. Амьтдад хайртай. Хүүхдүүдэд маш сайн ханддаг. Аврагч, йог сонирхогч, хагас марафон гүйлтийн чадварлаг тамирчин байжээ. Найзууд нь түүнийг маш хөвгөлтэй, хамт байхад хизээч уйдгааргүй сайн найз гэж тодорхойлдог. Тэр энэ хэрэг болох үед 22 настай байжээ. За, гол үйл явдал бол 2016 оны намар Айли Техас мужийн Форт Уорт хотын иргэн өөрийн ангийн залуу болох Брэндон Тесфелдтэй танилцсанаар эхэлнэ. Коллежид суралцах хугацаанд Айли Брэндон хоёр нэг салаад нэг үерхэд л нэг тийм ойлгомжгүй харилцаатай хүмүүс байж. За ингэж явсаар хагаад 3 жилийн дараа буюу 2019 оны 100 Костял ахлах ангид суралцах үедээ тэр Миссисипи мужийн Оксфордод хичээл суухаар үлдсэн боловч сургуулийн шалгалтанд түүний гол санаа зовоосон асуудал нь бол биш байсан. Энэ үед бол Айлид нэг л сонин дотор нь муухаараад гидсэн дүрэтж байгаа юм шиг тийм эвгүй мэдрэмж төрж исэн байгаа юм. Тэгээ жирэмсний тест аваад үзэхэд бол нэг тод зураас нилээн бүтэг нэг цэнхэр зураас гарч ирсэн. Тэгээд Айли өөрийгөө жирэмсэн болсон гэж бодоод энэ талаараа Брэндонд мессежээр дуулгахад Брэндон илт дургуутсаж энэ хүүхэд миний амьдралыг сүрүүлэх болно. Ирээдүгөө бодсон ч өөрсдийгөө бодсон ч тэр наад хүүхдээ гаргахгүй байх хэрэгтэй гэж хэлдэг. Үүнд нь маш дурамчхан байсан Айли Брэндонтэй уулзаж энэ талаараа ярилцахыг хүсжээ. Гэвч Брэндон өөрийн зүгээс энэ бодлоо ямар нэг байдлаар өөрчлөх хүсэлгүй байгаагаа Айли руу бичсэн мессежтэй тодорхой хэлсэн байснаар Брэндон Айлитай уулзаж ярилцахаас татгалздаг. За ийм хариу бол сонсно гэж бодоогүй байсан Айли маш их сэтгэлээр унах нь бол тодорхой. Түүнд маш их гомцсондоо Айли 2019 оны 7 дугаар сарын 19-ний Баасан гарагт найзуудтайгаа сэтгэлээ сэргийхээр Оксфордын талбай дах нэг жижиг бааранд орцгоодог. Тэгээд тэндээ найзуудтайгаа жоохон бүжгэлж байж байгаад нэг удахгүй Айлын найзуудтай явах талаараа хэлээд найзууд нь түүнийг таксинд суулгаад өгье гэж хэлсэн боловч Айли би ганцаараа явмаар байна гэж хэлээд 23 цаг 52 минутанд баарнаас ганцаараа гараад явсныг нь найзууд нь хожимн цагдаа нарт мэдүүлсэн. Айли ганцаараа баарнаас гарч лифт таксинд сууж байгаа нь тухайн баарны камерт бичигдэн үлдсэн байна. За энэ камерын дүрс нь бол түүний амьд харагдсан сүүлчийн дүрс байсныг хөөрхий охин тухайн үедээ даанч мэдсэнгүй. За ингээд Айли бол тухайн лифтэд суугаад гэрлүүгөө шууд харьсан байгаа юм. Үүнээс 1 цаг гаруйхан хугацааны дараа буюу 7 сарын 20-ны үүрийн 1 цаг 30 минут орчимд Брэндон Айли гэрээс нь очиж авч Сардис нуурын орхигдсон загас аг нуурын нэгэн бааз руу хамтдаа явсан. Брэндон Айлиг авч явсан газар руу очих зам харанхуй. Ер нь нэг хүн тэнд очиод байдгүй. Зилүүд газар гэж бол хэлж болно. Тэгээд Оксфордоос тэр газар руу очиход дунджаар 45 минут зарцуулд юм байна. За ингээд Брэндон Айлиг тэр газар аваачснаас төд удалгүй 2 цаг 15 минутаас 2 цаг 30 минутын хооронд нохоогоо салхилуулж явж байсан нэг хүн буун дуу сонссон талаараа хожим цагдаад мэдүүлж байсан юм байна. За энэ өдрийн өглөө нь буюу 2019 оны 7 дугаар сарын 20-ны өглөөний 10 цаг 30 минут орчимд нэг цагдаа тухайн газар эргүүл хийж байгаад Айлигийн цогцыг олсон байна. Айлигийн төрөвч замын хажуугаас олдсон бөгөөд дотор нь түүний сургуулийн үнэмлэх, жолооны үнэмлэх нь байсан. Цагдаа нар охины цогцыг задлан шинжилгээнд явуулахад нийтдээ 9 удаа нуруу руугаа буудуулан нас барсныг нь тогтоодог.
Гэвч хэргийн газар дээр нэгжлэг хийх үед мөрдөгчд 9 биш нийт 11-ийн сумны хөнгөө олсон нь айлыг бол мэрэгжлийн гарбуу маш сайн эзэмссэн хүн буудаагүй нь бол энэ нэгжлэгийн үеэр тодорхой болсон гэж хэлж болно. Тэгэд энэхүү задлан шинжилгээгээр энэ үл таних хүний зохицыг айлын болохыг нь бас тогтоосон. Цагдаа нар тухайн зохицыг хэн болохыг нь тогтоосны дараа тэр даруй с сэжигтнийг тодруулах зорилгоор түүний найзууд руу залгаж асуухад Брэндон гэдэг нэрийг бараг бүх найзууд нь шахуу хэлж байсан. Мөрдөн байцаагчид Ням гаригийн үдээс хойш Брэндонийг цагдаа дээр ирж айлын талаар мэдүүлэг өгөхийг хүсгэд тэр ихэндээ янз бүрийн шалтгаан тоочиж цагдаагийн газар руу очихгүй байхаар гүрийж байсан ч цагдаа нарын уйггүй шахалтын хүчээр Брэндон даваа гаригийн өглөө 8 цаг 30 минутанд өөрөө ирж мэдүүлэг өгөхөр болсон. За ингээд нөгөө товлсон даваа гариг нь ч боллоо. Брэндон бол цагдаа нарт иргээгүй морьцсон. Үүнээс нь үүдэж 2019 оны 7 дугаар сарын 22-ны даваа гарагт мөрдөн байцаагчид онцгой нөхцөл байдал үүссэн болохоор түүнийг барихын тулд Брэндоны уцны байршлыг нь бүрдэж эхэлдэг. Байршлын мэдээллээс үзэхэд Тесфилд, Миссисипи мужийн Оксфордоос Теннесси мужийн Мемфис рүү машинаар явж байгааг нь мөрдөгчд олж мэдсэн даруйдаа түүнийг цагдаагийн газраас оргон зайлсан гэж Мемфис хотын цагдаагийн газар руу мэдээ илгээдэг. Энэ мэдээ илгээснээс нь 2 цаг орчмын дараа Мемфис хотын цагдаагийн газрын оргодол барих хэсгийнхэн Брэндоныг шатхуун түгээх станцаас бензин авч байхад нь гинэт дайралтын түүнийг ямар нэг эсэргүүцэл үзүүлэхээс өмнө баривчилж чадсан. Мемфис хотын цагдаа Брэндоны машин дотроос айлын Костиалыг алхахтаа ашигласан 40 мм-ийн калибрын бууг олжээ. Үүнийхээ дараа тэд Брэндоныг Миссисипи мужийн Лафайет дүүргийн цагдаагийн газар руу шилжүүлэн хүссэн байна. За цагдаа нар Брэндоныг баривчилсныхаа дараа түүний гэрт нэгжлэг хийдэг. Энэ нэгжлэхийнхээ үеэр тэд Брэндоны гэрээс нь түүнийг хожим хэрэгэ хүлээхэд гол түлхэгцэн болж өгсөн. Брэндоны ээж авдаа битсэн нэгэн захиаг олж авч чадсан. Брэндоны энэ захидалд намайг кокаин арх хэрэглэх үед надад үргэлж аимшигтай бодол төрдөг байсан. Энэ бол миний төгсгөл гэж бодож байна. Миний хийсэн хэрэг хизээ нэгэн цагт илчлэгдэх нь бол ойлгомжтой. Би аимшигтай хэрэг хийсэн учраас надад шоронд орох эсвэл үхэх гэсэн хоёр сонголт л байгаа. Аав ээжээ хүүгээ иймэрхүү аимшигтай хэрэг хийсэнд үнэхээр уучлаарай. Миний буруу гэж битсэн байж. Мөн цагдаа нарт Apple Watch Брэндоны эсрэг нотлох баримт цуглуулахад хийхэн тус болдог. Apple Watch-ыг цагдаа нар шалгаж үзэн тэндээс Брэндон айлын хоёрын хоорондоо бичлэгдсэн мессежүүдийг олж авч чаджээ. За ингэж явсараад Брэндоныг баривчлагдсан өдрөөс нь нэг их удалгүй буюу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тангарагтны шүүгч Брэндон Тесфилдийг айлын үхэлд буруутай хэмээн буруутгадаг. Энэ үед бол Брэндон өөрийгөө гин буруугүй гэж гүрийсээр л байсан. За яг энэ Брэндоныг шүүж байсан шүүх хурлын үеийн пандемик маш хурдцтай тархаж хүн болгоны хөл хорионд дэлхийн нийтээр оруулж байсан үе байсан учраас түүний шүүх хурал ерөнхийдөө бол хойшлогдсон 2021 оны 8 дугаар сарын 27-нд үргэлжлэхээр болсон. За цаг хугацаа яваад Брэндоны нөгөө хойшлогдсон шүүх хурал нь бол болсон. Энэ шүүх хурлын үеэр Брэндон бол 1-р зэргийн аллага үйлдсэн хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Брэндон өөрийн шүүх хурлын үеэр хэрэг болсон өдрийн талаар ярихдаа би айлыг гэрээс нь очиж яваад бид хоёр хөнгүү газар ярилцахаар шийдсэн учраас тэр хүн нээх очиод байдгүй загас агнуурын газар руу явсан. Тэнд очсныхоо дараа бид шүнжин арх хууж ярилцсангаа хөгжим сонсцоож байсан. Тэгээ ганцхан арх хуугаад ахаар надад уйдгартай санагдаад байсан болохоор би машин руугаа явж машин дотор байсан баг зэрэг кокаин аваад айл хитээ сууж байсан пикникийн ширээ рүүгээ буцсан. Үүнийхээ дараа бид кокаин хэрэглэж арх хуугаад нилээн мал сурцгаасан. Энэ үед бол айлын нөгөө хүүхдийнхаа талаар яриад лээсэн. Би сонсож байгаад гинэт миний уур хүрээд машин руугаа дахиж очингуудаа машиныхаа уртлын хайрцагт байгаа өөрийнхөө гарбуугаа аваад айлыг буутсан боловч оноогүй. Эхний сум нуурыг чиглээд явсан. Энэ үед айлын буун чимээгээр над руу хараад намаа галзуу юм уу гэхэд миний бүр чих уур хүрээд үргэлжлүүлэн түүнлөө бууцаар байсан. Нэг ухаан ороод харахад тэр хүчгсэн байсан. Би хэдэн удаа бууцснаа ч мэдэхгүй байна. Би маш их айсан болохоор түүнийг тэнд нь үлдээгээд явсан гэж мэдүүлжээ. Шүүхээс түүн цаазаар авах ял ихэндээ төлөвлөж байсан хэдий ч Брэндоныг хэрэгэ хүлээж хамтран ажилласан гэж үзэж Америкийн нэгдсэн улсын эрүүгийн хууль заасны дагуу түүнд хугацаанаас нь өмнө суллах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял оноожээ. Брэндон одоо бүх насаар хорих ялаа Parchman гэгддэг Mississippi мужийн нэгэн хорих ангид эдэлж байна. Цагдаа болон прокурорын талаас Брэндоныг яаж ч шахаад айлыг хөнөөх болсон шалтгааныг нь хэлүүлж чадаагүй ч тухайн үед хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчд прокурор Брэндоны хэргийг шүүж байсан шүүгчид гэх мэт хүмүүс Брэндоныг хүүхдээ асуудлаасаа салахын тулд айлыг алсан гэдэг байр суурин дээр бүгд санал нэгддэг ажээ. За ингээд энэ удаагийн дугаар маань үгээр төгсөж байна. Энэ удаагийнхаа дугаараар хэдүүлээ бие давхар болсноо уулздаг залуудаа хэлсэн хэдий ч маш харамсалтайгаар найз залуугийнхаа гарт амиа алдсан хөр хилэлтэй бүсгүй хэргийн талаар ярилцгаалаа. Та бүхэн энэ хэргийн талаарх санал бодлоо комент хэсэгт үлдээгээрэй гэж би хүсмээр байна.
Энэ удаагийн дугаартай маань хамт байсан та бүхэндээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. Энэхүү дугаар маань таалагдсан бол лайк болон subscribe дарж манай сувгийн цаашдын үйл ажиллагааг дэмжээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.